Karachiin Bimbaho Tarin Chulu Piratelfona. And Bimbaho will Mongol Sassis, and I'm looking at was Arboretum Chilwachiga to get New York Bay Western Turimbos Bay Bulgin, Bay Bulga, Mongol of Soyalin Sangin, direct to lecture at the Chiga to get Bimbaho Bolan. American Mongol Chitin don Anchel and Jews came Mongol Chitin don you book taken hunter at Lickner 8 week no Kumba. Chil Manos were horned say hashtag Chinsanet Motor Hunter Nazi system. Next speaker is Bimbaho Tarintulo. He is non-profit organization called Mongol Heritage Foundation, president of Mongol Heritage Foundation. He has been in New York. I'm not U.S. I'm not sure how many. At least more than 15 years. He is one of those who are very active in various Mongolian communities throughout the U.S., especially eastern part of East Coast. And he usually organizes various meeting or gathering of different group of Mongols, both Helmut, Korat, and Ur-Mongol, and so on. He organizes several times a year. So I would like to welcome him to the podium, or if you like to sit there, please. Hi, Sambeno, Sonschelo. We have the Mongol. Миний одоо сэтгэл одоо маш их хөдлөж байна. Энэ танхимд миний одоо зүрхийг огшоод намайг сэрээдэг Монгол хүн байхын үн чанар бахархлыг минь одоо сэргээдэг Монгол хүний үүрэг хариуцлагыг одоо сануулдаг ийм одоо миний дэмжлэг бахархдаг одоо хүмүүс энэ танхимд тулгарсан байна. Тэгэхээр хавны Хатантай зэрэгцэн суугаад энэ сайхан хуралд оролцоод одоо маш их шинэ мэдээллийг эндээс авч байгаадаа их одоо баяртай байна. За та бүхэн бол мэдж байгаа Нью-Йорк дахь Монгол өвсгөөдийн сангийн хувьд энэ байгууллага маань энэ 2018 оноос эхлээд одоо шинээр одоо илүү одоо хөгжиж одоо төвшин одоо арай өөр болсон. Энэ юу вэ гэхээр Нью-Йорк хотын одоо захирагч одоо Нью-Йорк City Mayors аль ёсоор энэ жил манай одоо байгууллагыг Нью-Йоркийн одоо монголчуудыг энэ Нью-Йорк дахь 1 сая Аз олон нийтийн одоо нэг хэсэг хэмээн хүлээн зөвшөөрч Америкийн нэгдсэн улсын Аз номхон далайн иргэдийн өв соёлын одоо өдрийн хүлээн авалт одоо манай монголчуудын төлөөллийг урьдсан байгаа. Бид тэнд оролцсон. За үүнийг дагаад энэ байгууллага маань хөгжихийн хэрээр биднэрт энэ Нью-Йорк хотын одоо томоохон байгууллагууд за жишээлбэл одоо Нью-Йоркийн Бруклингийн засгийн газар, Brooklyn Art Council, New York City Department of Cultural Affairs, NYC Media гэдэг энэ том байгууллагууд бидэртэй хамтын ажиллагаа эхлүүлсэн. За мөн бид одоо энэ нэгэнт энэ монголчууд маань Нью-Йоркод одоо олон газараас ирсэн монголчууд бидний хэрэгцээ бол бид өөрсдийн гэсэн соёлын төв олон нийтийн төвтэй болохыг зорж байгаа. За ингээд энэ 2018 онд энэ ажлууд нь эхэлсэн юм байнамаа. За ингээд ерөнхий нөхцөл байдлыг яриа. Өнөөдөр бид нар энэ хурал дээр одоо шинэ continuing operation of the Mongolians in China. За яг одоо энэ монголчууд хаанд явна, хятадууд тэнд явж байдаг. За Нью-Йорк хотод бид нар одоо монголчуудтай холбоотой ямарваа нэгэн үйл ажиллагаа энэ Аз олон нийтэд холбоотой юм ихээр хятадууд тэнд байж байдаг. За жишээ нь бид анх үүсгэн байгууллагатай Flashing Queen өөрийнхөө байгууллагыг үсгэсэн тэтгэл одоо тэр тухайн дүүргийн Азуудын улс төрчдийн тийм сонгуулийн сурчлагаан дээр бид нар очдог байсан. Гэхдээ хятадууд бидний их гайхах шаарддаг байсан. Яагаад гэвэл монголчууд бид нар Афганистан, Пакистан, Энтхэг
Бангладеш гээд шал өөр орны хүмүүстэй зэрэгтэй бид нар Монгол олон нийт гэдэг ингэж суулцдаг. Тэр хятад та нар ч баг бидний нэг хэсэг биш билүү гэсэн юм шиг бидрээс ирж гайхаж ингэж одоо биднийг одоо тийм реакшн юм одоо реакц үзүүлдэг байсан. Гэсэн чи бид нар өөрсдөө бие даасан олон нийт эдгээ одоо энэ байр сууриа одоо байнга тэнд бол хадгалдаг байсан. За жишээ нь 2017 онд бид нар анх удаа Нью-Йорк хотын Бруклингийн Азийн далайн иргэдийн фестивал дээр оролцсон. Энд байгаа зарим хүмүүс тэнд оролцсон мэдж байгаа бах. Тайзан дээр тайзны ард бол одоо энэ соёлын том дайн үргэлжсэн. Энэ юу вэ гэхээр одоо бүх юм хятадаар одоо өрнөжсэн. Гэтэл бид нар тэнд зөвхөн бид нар монголоор дуулна, монголоор ярина, англиар ярина гэдэг ингээд ямар нэг хэмжээгээр бидний хувьд бол асар том тийм одоо үзэл бодлын одоо байр суурийн тийм одоо шууд хэлэх юм бол одоо тэмцэл тийм үргэлжсэн. За хэрвээ монголчууд тэнд байгаагүй байсан бол Бруклингийн засгийн газар мөн Нью-Йорк хотын соёлын байгууллагууд одоо Аз олон нийтийг зөвхөн хятадуудаар одоо давамгайлсан тийм төлөөлөл одоо авч ойлгох байсан. Бид маш хүчтэй тайлбарлаад маш хүчтэй одоо эсэргүүцэл илэрхийлээд хэрвээ Азуудын нэгдсэн арга хэмжээ хийх юм бол бүх Азуудын төлөөлөл байх ёстой гэсэн байр суурийг бид илэрхийлжсэн. Энэ ч үднээсээ энэ 2018 онд Бруклин Азийн фестивал болоогүй. Яагаад тэгэхээр энэ фестивалыг хийх сонирхолтой хамгийн сонирхол нь давамгайлсан орн бол хятадууд, хажуудалд нь монголчууд байсан. Бид нар бүх олон тэрээр энэ Аз. Тэгээд ингээд Бруклингээс аль алинд нь одоо энэ Аз фестивалыг бол одоо хийхгүй. Бүх Азууд нэгдэж энэ фестивалыг хийх ёстой гэдэг. За энэ бол одоо багч гэсэн бидний хувьд бол одоо бас хятад хүмүүс бид нар энд байна шүү гэдгээ өөрсдөө илэрхийлж харуулсан өөрсдийнхөө байр суурийг хамгаалсан нэг одоо томоохон дэвшил болсон. За энэ одоо энэ өмнө нь 7 жил бид нар одоо анх Flashing Queen-д өөрийнхөө байгууллагыг үүсгэчихэд тэнд бас улс төрчтэй тухайн олон нийтийн байгууллагатай хамтарч ажиллах гэж оролдлого айгүй хийжсэн боловч хангалттай дэмжлэгүүд аваагүй. Ингээд бид нэр Бруклинд ирээд энэ Бруклингийн тэр засгийн хариуцсан хүмүүс Азуудын талаарх ойлголт маш бага. Тэгээд биднэрт маш том орон зай байгааг бид нар ойлгосон. Нөгөө талаасаа одоо Нью-Йорк орчинд байгаа монголчуудаа нэмээд 2000 орчим байгаа. За үүнд одоо жишээ нь манай одоо Бруклин, Southern Бруклин халимгууд байна, бүрээдүүд байна. За бид нар албан ёсоор Бруклингийн засгийн газарт албан ёсоор танилцуулах гэсэн. Энэ маань юу вэ гэхээр за бүрээд болон халимгууд бол Оросын холбооны улсаас ирсэн цагаач иргэд Монгол гарал үүсэлтэй монголчууд. За мөн одоо мөн ялгаагүй Queen болохоор манай хазаараагууд мөн монголчууд байна. Яагаад тэгэхээр энэ олон Азийн том community дэмжлэгийг бүгдийг нь авч ийн. Бидний хувьд бол маш цөөхөл. Ингээд одоо нэг л энэ одоо хотод байгаа дэмжлэгийг авах хэрэгтэй байр суурь илэрхийлэхийн тулд одоо бид нар өөрсдийнхөө тоглолтыг хийсэн. За үүний одоо жишээ нэг одоо жишээг би хэлье. Энэ жишээ маань болохоор нэг л Бруклинд Азууд байна. Азуудтайгаа Бруклингийн засгийн газар хамтын ажиллагаа өрнүүлж чадахгүй байгаа учраас бид нар тэдэнд одоо хамтран ажиллах гарц нь олъё, бүр нь олъё. Ингээд Бруклингийн Азууд гэдэг төсөл одоо бид нар санаачилж эхлүүлж байгаа. Энэ төслийн хүрээндээ Нью-Йорк хотод байгаа 1 сая Аз хүмүүсийн зүгээр 30% л одоо хүрсэн нөлөөллийн үйл ажиллагаа явуулсан. Ингээд бид нар өөрсдөө илүү холбоотой байдаг бусад Америкийн нэгдэх үеийн одоо Азууд бусад цааштай хамтран ажиллаж тэднийг ч гэсэн одоо энэ засгийн газар болон төслийн соёлын байгууллагатай холбож өгöd мөн өөрсдөө бас лобби буюу дэмжлэг авъя гэсэн ийм нэг төсөл бид нэр санаачлаад явж байгаа. За энэ дээр нэмээд бидний одоо өмнө нь эхлүүлсэн байгаа нэг төсөл байна. За тэр төслийн маань нэр болохоор за би их сэтгэл хөдлөж байгаа учраас зарим нэг юм дээр алдаж магадгүй. Putting Mongolia to the New York map. За та бүхэн төсөлдөө Нью-Йорк хотын одоо газрын зураг байна гэдэг төсөл. Энд болохоор Нью-Йорк хотын тэр соёлын байгууллагууд за түүхэн тусгалт одоо
паркууд энэ гол газар Монгол гэрээг барих. Одоо бид нар чинь номон дээр Чингис хаан гэж яриадаг. Чингис хаан чинь Монгол гэрт амьдардаг. Монгол гэр бол тэр чигээрээ монголчуудын одоо өв соёлыг одоо илтгэж байгаа. Монгол гэрээ барихаар түүнийгээ дагаад манай зэрэгцээ бүх соёлын юм дотор нь одоо ингэ зэрэгцээ явждаг. Тэгэхээр энэ төсөл маань одоогоор 3 газар амжилттай гэрээ бариад соёлоо бид нар сурталчилаад эхэлсэн байгаа. За эхнийх нь мэдээж та бүхэн мэдж байгаа энэ Brooklyn Bridge Park дээр өнгөрсөн жил. За Manhattan, Chinatown, Little Italy буюу одоо Итали дүүрэгт 2 удаа Монгол гэр барьсан. За 3 дахь удаага бид нэр Brooklyn-ийн засгийн газрын төв танхимд Монгол гэрээ барьсан ба. Энэ маань магадгүй Америк нэгдсэн улсын хэмжээнд Монгол гэрийг засгийн газрын ордонд барьсан юм анхны тохиолдол байж байгаа юм. За бидний мөрөөдөл бол Нью-Йорк хотын бүх тэр соёлын урлагийн талбай Монгол гэр бүгдөөрөнгөөр бариад хотыг Монгол хамгаар одоо хамгаалъя. Бидний эцэг дээдс бол одоо дэлхийг морин туураагаар хамгаалж ирсэн бол бид нар өнөөдөр Монгол гэрээрээ Монгол өв соёлоороо хамгаалъя гэсэн тийм ийм мөрөөдлийн юм төсөл явж байгаа. За нэгэнт бид нар усын нуул ёсын даах хэрэгтэй. Америкийн нэгдсэн улс бид нар амьдарч байна. Энэ хүмүүсийн сэтгэлгээ, Америк хүмүүсийн сэтгэлгээнд зориулж бид нар төслөө хийх хэрэгтэй. За одоо жишээ нь хамтарч ажиллаж байгаа байгууллагууд биднээс юу хүсэж байгаа вэ гэхээр за ямар одоо танай олон нийтийн хэрэгцээ юу вэ? Танарт бид нар юугаар туслах вэ? Тэгэхээр бид нар ямар нэг тийм төслийн санаанууд, айдианууд одоо өгөх хэрэгтэй байна. Ингээд бид ЮНЕСКОд бүртгэлтэй Монголын өв соёл гэсэн төслийг одоо 2017 оноос эхэлж санаачлаад энэ төслийнхаа хүрээнд тэртээдгүй англи хэлэн дээр нүүбийн одоо бүх сүлжээ энэ системд одоо Монголын өв соёлууд ингээд бүртгэгдсэн байдаг учраас тайлбарч шаардлагагүйгээр хамтран одоо төсөл хэрэгжүүлэх боломж одоо бүрдсэн байдаг. Тэгээд одоо жишээ Brooklyn-ийн засгийн газар гэлэхэд манай яг энэ төслийн дагуу бид нар хамтран ажиллаж байна. Brooklyn Art Council мөн ялгаагүй. За одоо энэ жилээс эхлээд New York City Department of Culture буюу хамгийн том байгууллага нь мөн биднэртэй энэ UNESCO-гийн Монголын өв соёл гэсэн сэдвээр Brooklyn-ийн номын санд Монголын моринхор уртын дуг сурталчлах ийм төсөл одоо эхлүүлж байна. За энэ дээр би нэг бэлтгэн санаачлага амжаад хэлчихье. За тэгэхээр ийм байна. Одоо Монгол улсад манай монголчууд малаа одоо хятад малчнаар хариулж байна. Би Монголд 13 жил очиагүй болохоор би нэг Монгол улсын дотоод нөхцөлийг мэдхгүйгээр шүмжилж болохгүй. Гэхдээ энэ бол Монгол хүний хувьд энэ бол харуулсан. Үндэснийхээ дотроо өөрсдөө хамгаалах хэл малтайгаан байхад Монгол баян гэдэг зүгээр зүрх одоо төдий болж битгий мартагдаасаа бид хэлээрээ түүхийн холбоогоор шууд нэвтрэлцэж нэгдэж чадахгүй байгаа бол мэдээлэлээрээ одоо нэгдъя энэ зам. За мөн мэдээллийг глобал түвшинд солилцъя. За өмнөд Монголын асуудал бол дайны дэлхийн монголчуудын оршин тогтнох нэгдэн нийлэх өв соёлоо хамгаалах чухал асуудал. Иймээс өнөөдрөөс эхлээд энд болж байгаа үйл явдлыг англи хэл дээр дэлхийд дахин орос хэл дээр Бурят, Тува, Халимаг, Алтай ойрдууд, Якут болон Алтай хэлний ард түмнүүдэд Хазарагийн болон Перс хэлнэр дээр Афганистан, Пакистан, Иран амьдарч буй Монгол хэлгээрээ дардагдаж хэлмэгдэж буй үүнээсээ үүдэн дэлхийн улсууд цагаатчж буй тэдэнд хүргэх. За энд хамгийн сүүлийнх нь за би ерөнхий төслүүдийн тухай хайлт та бүхэн хэлсэн. Тэгэхээр энд нэг би санаачлагыг та бүхний өмнө өргөн барьж байна. Яагаад тэгэхээр Монгол өв соёлын сан бол зөвхөн Монгол улсыг сурталчлах, Монгол өв соёлыг сурталчлах энэ олон нийтийн эв нэгдэлтэй нэгдмэл нэг Монгол байхын төлөө ийм зорилготой ажилладаг. За бид Монгол улсын ойрдуудыг Америк нэгдсэн улсын халимгуудтай одоо холбох энэ ойрд фестивал гэж одоо эхлүүлсэн байгаа. Үүнтэй мөн адилхан энэ Нью-Йоркд нэг ийм төсөл хэрэгжүүлэлт яасан юм бэ? Өмнөд монголчуудын өчигдөр ямар байсан юм? Өнөөдөр ямар байгаа? Маргааш нь ер нь ямар байж болох уу? Үүнийг бид бүхэн түүхэн гэрэл зургаар, баримтат киногоор, зохиогчдын чөлөөт уулзалтаар гихчээгээр энэ уламжилт одоо арга хэмжээ болгоод үүнийг глобал кампани болгож жил болгон хийгээд дэлхийн нийтэд энэ өмнөд монголчуудын тухай дуу хоолой бүрддэг болох тийм санаачлаг өргөн барьж байна. Үүнийг хийдүүлээ хамтран
одоо хэрэгжүүлье. За энэ дээр сүүлийн төгсгөл нь би та бүхний өмнө энэ нэг номыг одоо харуулмаар байна. За энэ 25 насныхаа оогоор 25 насныхаа төрсөн өдрөөр одоо номоо хийсэн Монголын сэтгүүлч тэгш жаргал. За тэгш жаргал маань 2013 онд Монгол улсын сэтгүүлчдийн хамгийн том шагнал Бат дөржийн нэрэмжит шагналыг одоо энэ хүн авсан юм байна. За энэ хүний авсан шагналынх нь ямар учраас энэ хүн шагнал авсан бэ гэхээр 2013 онд мань хүний одоо бичсэн Буугийн атган дах цаасан шувуу гэсэн ийм нийтлэлээр Монгол улсын сэтгүүлчдийн шагналыг авсан. Тэгэхээр Монголын залуучууд одоо 20 орчим насны залуучууд ийм мундаг ном гаргаж энэ ном дотор бас манай өмнө монголчуудын тухай байгаа. За тэгэхээр мэдээллийн ертөнц бүгдөө одоо шинэ тэр залуучуудаас ч гэсэн илүү нээлттэй ажиллая гэсэн. Хэлж за энэ номыг их батах санджуулах. За баярлалаа.